Монголын Ахмадын холбоо түүхт 90 жилийн ойн баярын хүрээнд олон ажлуудыг хийж санаачилсны нэг нь жаргал дүүрэн төрийн бус байгууллагатай хамтран явуулсан мөнхийн аялалгуу дууны уралдаан байлаа. 2 сар гаруй үргэлжилсэн уг уралдаанд Ахмадууд эх орны өнцөг булан бүрээс оролцож шилдэг тодруулсан бөгөөд тус тэмцээнийг зохион байгуулагчид маань уралдаанд оролцож байр эзэлсэн болон Ахмадуудаа идэвхтэй оролцуулсан аймаг сумдын Ахмадын хороодод хүндэтгэл үзүүлж нутаг оронд нь биечлэн очиж шагналын гар дус юм аа. Энэ талаар хийсэн сурвалжлага та бүхэндээ хүргье. Бид аян замаа Уурхангай аймгаас эхлүүлсэн юм аа. Энэ нутагт Ахмад насны эрүүл мэнд, соёл урлаг, чөлөөт цаг, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор 2017 оныг Ахмадаа дээдлэх жил болгон зарлаж, уг аяны хүрээнд энэхүү өргөөг барин тогтчулсан гэдгээ. Ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бүх төрлийн эмчилгээ сувилгаанд хамрагдаж, дуу буужиг, спортын наадаан цэнгэлийг энэ л өргөөндөө зохион байгуулдаг ажээ. Захин дууны уралдаан орон даяар явагдсан эх орны өнцөг булан бүрээс уралдаа байдаг дуучдаа Ахмадын холбоодууд маань оролцуулсан. За энэ тэмцээнд дундгой байрны Ахмад насны 73 настай Баатар гэж эмэгтэй хүн алтан медалийг авлаа. Тэгээд хоёрдугаар баярын шагналыг Ховд аймаг Уурхангай аймагаас авчаараа. За мөн чансаагаараа Уурхангай аймаг бол тэргүүн байранд орж байна. За энэ Ахмадуудын маань уралдаан тэмцээнд бэлтгэсэн, оролцуулсан хүн бол яахааргүй танаа Ахмадын хорооны энэ отхон баярынхаа тусгай баяр өргөх хэрэгтэй байна. Их ажлын их сэтгэлийн цаавд амжилт байдаг гэдэг бол эндээс харагдаж байна. Бид энэ удаад зорьсон хэрэгэ бүтээж мөнхийн аялалгуу уралдааны шилдэгүүдтэй шагнал дурсамжийг гардуулж, уг уралдааныг шүүн тунгааж явуулсан шүүгчдийнхээ сэтгэлгээгч мөн хамтдаа сонссон юм аа. За энэ мөнхийн аялалгуу дууны уралдаан бол улс даяар, орон даяар зохион байгуулагдсан их том уралдаан боллоо. Тэгээд энэ бол маш олон Ахмадууд оролцсон. Тэгээд за мянгаад Ахмадууд оролцсон шүү дээ. Тэгэхээр үүнийг шалгаруулах бол нэлээд хүнд байсан. Яагаад гэвэл бүгдээрээ Ахмад, бүгдээрээ сайхан дуулдаг. Ийм сайхан улсууд оролцсон. Тэгэхээр энэ дээр нарийн шүүлтүүрээр шүүлжил гаргахгүй бол бас нэлээд хүнд байсан. Тийм учраас бүгдээрээ энэ урдын төрүүлж нэг нь хойно орж ирсэн шүү. Та бүхний сэтгэл зүтгэлийг маш их өндрөөр имэлж ингээд шагналуулах гээд хүрсэн ирсэн байна. Тэгээд та бүхэн маань Ахмадууд маш сайхан дуулсан, олон сайхан дуунуудыг сайхан дуу маань дуулж байна. Бүгдээрээ тэр нэгэнд ялгаатай харахгүй сайхан дуулна. Үеч хаяа тэнснэр жижигхэн алдаа юу гэдэг амьсгаа юу хүсэлтэй амьсгаа алдаа зайн хөгжмөө зөвж нэггүй байна. Тэр үгдийг хөгжим өнгө алдаж байна тэр үгдийг үгүй яаж хийж гэнэ үгүй алдаж байна. Тэр үгдийг бас нарийн шүүхийг хичээсэн бид нар тэгээд та бүхэндээ маш их амжилт хүсье. Энэ сайхан Ахмадынхаа өргөнд урлаг соёлынхаа энэ ажлыг олон сайхан дэлгэрэнгүй явуулж олон сайхан уралдаанд Уурхангайчууд маань тэргүүн айргийн барианд орчихыг хүсье баяа. Та бүхэндээ амжилт хүсье. Эрхэм хүндэт дасцэвх танаа. Ардын хувьсгалын 100 жил Монголын Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялалгуу дууны улсын уралдааны 3 дугаар шатнд амжилттай оролцож тусгай байр эзэлсэнд танд баяр хүргэж өргөмжлөл дурсгалын зүйл гардуулав. Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Цэ Сүхбаатар жаргал дүүрэн төрийн байгууллагын тэргүүн дүүрэн жаргал гэжээ. Баяр хүргэе. Мөнхийн аялалгуу уралдааны тусгай байрын шагналыг Бямбад олгоор эзэлж видео клип хийх эрхээр шагнагдсан бол оюун сайхан мөн тусгай байрын шагналын эзэн боллоо. Хүндтэй шагналыг авсан аав ээжтэй үр хүүхдүүд нь хүндэтгэл үзүүлж алд сэнхэр хадгийг ерөөлийн өвгтэй хамтдаган тэдэндээ эрүүлэнх урт удаан наслахын ерөөлийг өргөлөө. За энэ тэмцээнд би нэлээд бэлдэж оролцсон. Тэгээ энэ олон хувьсгалын 100 жил Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан
мөнхийн аялгын тэмцээнд одоо өөрийнхөө хэрэг чадлаар одоо амжилт гаргаж тусгай байрын шагнал гардаж авлаа. Мөн одоо соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгээр шагнуулах болсондоо маш их баярлж байна. Манай одоо сэрхий дуулдаг байсан хүн тэгээ тэрний л одоо мансаваас авсан над нэг өгсөө одоо ганц хоолоогоо өгсөн хүн чинь би аваад магтдаг үндэ тэгээд манай одоо тэрнээс тэгээд авахын дагуулдаг ажиллагааг өөр хөвгтүүд цөмөрөлж ажиллаа хийж малламалж тэрийн ажлыг зөвдөө сайхан хийж бүгд ингэ сайхан яваадна. Аудим шостой тэдний хайр хамтгаар л одоо ингэж ажиллаж байна л гэж би бодож байна тэгээд төртөө сүцгтэй хүмүүндээ хайртай гэсэн байдаг гэдэг зөвүүл явдаг ингэ сайхан доо хооронд ороод энэ харж байна да. Монгол Ардын дугаар оролцож амжилттай оролцсондоо баяртай байна. Ахмадынхаа хорооны нийт ажилчдаа болон Монголын ахмадуудаа 90 жилийн ойн баярын мэнд хүргье. Ерөөсөө ахмад боллоо гэд нэг л том даваад би организмаа сулруулчихгүй. Тийм учраас ахмад байлаа ч гэсэн оюун ухаанаа, дүүл мэндэ, ажлын чадамжаа, хандлага, соёл сэтгэлгээ бүхэл зүйлээ одоо сайжруулж байх юм бол тэр хүн урт насалж оюун ухаан тарих нь хөгжилтэй хүн бол эрүүл сарвал сайхан амьдрна гэдэг энэ одоо сайхан үг сургамж бол эх 10 жилийн бидний одоо гол зорилго болж байна. Ингээд одоо дээд ахмадуудаа эрүүлэнгүй байж урт насалж удаан жаргалж сарвал сайхан байхын эрүүл зөвшөөрье. Дараагийн бидний зочилсон нутаг бол Уурхангай аймгийн Уянга сум. Энэ сумынхан гэрийн модыг маш чанартай хийдэг төдийгүй. Гэрийн модны гоёлыг улаан болон улаавтар өнгийн дэвсгэр дээр төмөн наст, хатан суу, ламс, үүлэн, эвэр, үлзий, давхар хошоо хээнүүдийг өн тохируулан тавьж буддаг. Дахин давтагдашгүй соёлын биет бус өгөөрөө Монгол даяар алдартай. Үүнийгээ дагаад ч тэрүү өнөөдрийн арга хэмжээнд маш нарийн уралсан үндэсний дээд хувцаараа гойж ирсэн нь ирэхгүй бидний анхаарлыг татаж байсан юм а. Мөнхийн аялал дууны улсын уралдаанд идэвх зүтгтээ оролцсон танай хамт олон талархал илэрхийлж хүндэт өргөмжлөд дурсгалын зүйлээр шагнав. Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Цэс Сүбаатар жаргал дүүрэн төрийн бас байгууллагын тэргүүн дүүрэн жаргал 2021 оны 10 сарын 1 гэжээ. За баярлалаа. Мөнхийн аялал дууны уралдаанд ахмадуудаа идэвхтэй оролцуулсан Уурхангай аймгийн Ахмадын хороо хүндэт өргөмжлөлөөр оролцогч Баян жаргал тусгай байр клип хийхээр 3 дугаар байрын шагналыг оюун чимэг эзэлж мөнгөн аяга үн бүхий зүйлээр гончиг сүрэн оюун татагдах цэвэг дулам гих зэрэг уралдаанд оролцсон ахмадууд маань дурсамж гардаж авсан юм а. Энэ уралдааныг бол одоо манайхаас бол одоо Уянга сумынхаа Ахмадын хорооноос одоо ийм сайхан шагналын уралдаан ирсэн байна. Одоо энэ дээр амжилттай оролцъё гэд тэгээ бид бүгд ярьж байгаад тэгээд оролцсон. Тэгээд боломж ороо сайхан оролцлоо. Бас яг ийм шагналын тэнд хүрэх гэж бас нэг тийм сэтгэл байсангүй. Тэгээд ийм шагнал авсандаа маш их баярлалаа. Энэс миний төрүүлж өгсөн аав ээж одоо маш их баярлалаа. Энэ маань бас аав ээж минь энэ заяаны юугаар хэн болж төрсний маань сайхан гавьяа юм аа гэж бодож байна. Мөнхийн аялал дууны уралдаанд Уянга сумаас 30 ахмад оролцсон. Энэ уралдаанд оролцож амжилт гаргаж том шагнал авсандаа их баяртай байна. Оролцсон ахмадууд та бүхэндээ эрүүлэн хад жаргал сайн сайхан өгсөж улам эрүүл ад жаргалтай сайн сайхан байгаарай гэж хүсье. За Уянга сум ахмадын хороо сайхан шилдэг 30 дуучтай оруулж амжилттай сайхан оролцсонд бид их баяртай байна. За өнөөдөр бид хүнд одоо хүрэл медаль нэг тусгай шагнал өгсөн явдалд одоо манай ахмад авиаслах юм аа гэдгийг бид хүн одоо сайхан
баяртайгаар хүлээж авлаа. Ингээд энэ сайхан ахмадуудын маань авьяасыг тодруулж өгсөн та бүхэнд их баярлж байна. Ингээд цаашдаа манай нийт Монголын ахмадуудаа урт удаан нисэлж ирүүлэг сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За Аранга аймгийн цэцэрлэг суманд хүрэлцэн ирээд байна. За Монголын ахмадын холбоо жаргал дүүрэн төрийн бас байгууллагаас ахмадын байгууллага байгуулагдсан 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал улсын уралдаанд цэцэрлэг сумын ахмадууд маань маш одоо сэтгэлтэй. За энэ тэмцээнд маань их ач холбогдол өгч ингэж ажилласан юм аа. За энэ тэмцээнд маш их амжилттай идэвхтэй оролцсон цэцэрлэг сумын ахмадын холбоонд хүндэт өргөмжлөлийг гардуулахаар ирлээ. Ингээд уншиж танилцуулъя. Хүндэт өргөмжлөл Аранга аймгийн цэцэрлэг сумын ахмадын хороонд ардын хувьсгалын 100 жил Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал дууны улсын уралдаанд итвэх зүтгэлтэй оролцсон танай хамт олонд талархал илэрхийлж хүндэт өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Цэ Сүхбаатар жаргал дүүрэн төрийн бас байгууллагын тэргүүн дүүрэн жаргал 2021 оны 10 сарын 1 гэжээ. За баяр хүргэе би бадарга. Цэцэрлэг сумынхаа хөгжил дэвшлийн төлөө одоо сэтгэлээ зүрхээ хөдөлмөрөө ингэж зориулж ажилласан ийм сайхан хамдуудаараа бахархаж явдаг. За манай цэцэрлэг сумын хэмжээнд нэг 430 орчим одоо өндөр настан байгаа. За үүнээс одоо 80-аас дээш настай 41 ахмад одоо өнөөдрийн байдлаар байна. За хамгийн өндөр настай нь өнөө жил 95 настай Монгол улсын одоо авиат нэгдэлчин Балдан агсны төрсөн эгч Гомбын Үлзий гэж одоо буурай манай сумын хамгийн өндөр настай юм эмээ байгаа. За ингээд та бүхэндээ эрүүлэнг саруул сайхан урт насалж удаан жаргахын эрүүлийг дэвшүүлж байна. Одоо 90 жилийн огтж хашаанда хүнсний ногоо тарьж, мод тарьж, чацарган тарьж хүнсэндээ хэрглэж байгаа. Ойтол, хатгамал, нэхмэлийн үйл ажиллагаа явуулдаг, шатар даам тоглодог, чөлөө цагаараа бас бүжиг наадам хийх дуртай. Цар тахлаас болж бас жоохон үйл ажиллагаа маань хумигдаад байна. Цаашид одоо бид нар хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй байгаа. За ингээд нийт ахмадуудаа эрүүл энх урт удаан наслж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Өвөрхангай аймгийн Батүлзий сум уг сумын нутагт хүрэл зэвсгийн үеэс эхлэн 13 дугаар зууны үе хүртэлх өвөг түүхийг хадгалсан соёлын бие дүү. Жуулчдын ихээр сонирхон очдог улаан цутгалан, хүйсийн 8 нуур, үүртийн тохой гих зэрэг байгалийн цогцлборт газрууд олон байдаг. Тиймдээ ч газар нутгийн 80% нь улсын тусгай хамгаалалтанд багтсан байдаг. Ахмадуудынхаа нийгмийн байдалд онцгой анхаарч тэднийг эрүүл чирэг энх тунх байлгахын төлөө хичээнгүйлэн ажилдаг тус сумын ахмадын хороонд хүндэт өргөмжлөлийг гардуулан өгч уралдааны тусгай байрыг эзэлсэн Долор сүрэн Төмөрбаатар наран цэцэг нарыг шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид төрд хүчээ өргөж түмэнд зүтгэлээ үзүүлж байгаа ахмадуудад төрийн дээд одон медалууд яам тамгын газрын тэргүүний шагналуудыг гардуулан өгч баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Өргөмжлөл эрхэм хүндэт дээ наран цэцэг танаа ардын хувьсгалын 100 жил Монголын ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал дууны улсын уралдаанд амжилттай оролцож дэд байр эзэлсэнд баяр хүргэж өргөмжлөл мөнгөн медаль мөнгөн шагнал гардуулав. За хоёр өнөөдөр сайхан хэрэг сайхан өдөр ахмадынхаа байгууллагт албан ёсоор өрөөний төлхөөрөнд гардуулж өгье. Тэгээ та бүхэн манай дотроо цаг сайхан болохоор үйл ажиллагаа эхлүүлээд манайхан өндөө сайхан итгэвтэй дээ. Одоо ингээд та бүхэнд эрүүлийн хөдөлгөөний улам идэвхжүүлээд ингэж бусдыгаа урайлаад сайхан цаг маа сайхан ухаа гэж долоосч байхдаа ахмадынхаа өргөний төлхөөрөнд гардуулж өгье.
манай сумын хөгжил бол цаашдаа хөгжил дэвшиж сайн сайхан болж байна. Орон сууцгүй айлч гэж бол унаа тэрэггүй айлч гэж хүн алга бүгдээрээ 2-3 зарим нь 5-6 унаатай ийм сайхан хангалуун амьдралтай болжээ. Ингээд манай сумын хөгжил бол цаашдаа улам сайхан хөгжих байх гэж бодож байгаа. Шинээр одоо амгалан гэж нэг сайхан залуухан эмэгтэй дараа энэ бол яг цэцэрлэгийн улсын тэргүүний болгож чадсан хүн сум орноо одоо цаашдаа улам сайхан болгох байх гэдэг итгэл найдвартай байгаа. Энэ бол олон түмнээ хүрээлж чадсан юм хүн. Тэгээ манай сумын одоо залуучууд ч гэсэн одоо цөмөр шинэ болгосон хүчингүүд биднийгээ бас ажил төрлөөр нь дэмжиж бас ярьж хэлж явд юм аа. Сумынхан өндөр настуудад шинэ жилийн одоо цаашдаа улам их сайхан байх болтугай гэж баяр хүргье. За тэгэхээр Монголын ахмадын холбоо үүсгэн байгуулагдсны бүгд 90 жилийн баярын мэндийг Баталзуу сумын ахмадын хороо түүний одоо өдөр төсөөлөл нийт ахмадуудаас ахмадуудаа одоо баярын мэндийг өргөн төсөөлье. Баталзуу сумын ахмадын хорооны үйл ажиллагаа одоо ингээд шинэ сайхан өргөө байртай болж эхнийхэн ээлжинд одоо энэ сайхан хүндтэй сайхан ахмадуудаа цуглуулж манай аймаг орны Монголын ахмадын холбооноос одоо төрийн дээд цагнал манай амжилт бүтээлээрээ шалгарсан одоо ахмадуудад гардуулах гэж байгаа ийм үйл ажиллагаагаар эхэлж байгаадаа би бас давхар баяртай байна. Тэгээд эдгээр ирсэн зочдтой одоо үйл ажиллагаагаа шилжүүлээ. Сум орон нутгийн төшөглсөн ахмадууд азаа борлууд маань үе үеийн залуучуудтайгаа үргэлж холбоотой ажиллаж байна. Манай ахмадын байгууллага маань маш сайн ажиллаж байгаа. Бид сая ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж одоо шинээр ахмадын өргөө одоо байрж засварлаж өнөөдөр одоо түлхүүрийг хүлээлгэж өглөө. За тэгээд эдгээр ахмадуудынхаа цаашдын үйл ажиллагааг нь дэмжихээр сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт одоо 4 жилийн мөрийн хөтөлбөрт бол тусгасан олон зүйлүүдийг бол тусгаж хэрэгжүүлэхээр заасан байгаа. Тэгээд бүх нийт ахмадуудаа одоо уугуул суугуул ахмадуудаа энэ ахмадын баярын мэндийг хүргэж сайхан баярлаарай, урт насалж удаан жаргаарай гэж өрөөё. Ахмадууд одоо хаанаас ч оролцоод боломжтой ийм сайхан өргөн дэлгэр сайхан тэмцээн уралдаан болсонд ахмадууд их талархалтай байдیں۔ За энэ уралдаанд бол гэрээс ямар ч төвөг учрахгүйгээр ингээд шууд захимаар ингээд уралдаанд орох бол их аштайхан байсан. Ингээд энэ уралдаанд 1000 гаруй ахмадаас өнөөдөр 2 дугаар байрж мөнгө медаль авч байгаа туйлын баяртай байна. Манай ахмадын байгууллага бол их оновчтой энэ цар тахлын хүнд нөхцөлийн үед бол сайхан ийм зохимжтой сайхан үйл ажиллагаа явуулж байгаа маш их талархалтай байна. Ингээд ахмадын энэ 90 жилийн ог тохиолдуулан нийт ахмадуудаа урт нас удаан жаргал эрүүлэнх сайн сайхан бүхний өсөн ирвэё. Ахмадууд бол ер нь нэг олон юм төрсөн хүсдэг. Эх орныхон хөгжил сэтгэлээ сайхан байгаасаа одоо бидний өөр хүүхдэл сайхан амьдраасаа гэж хүсдэг. Тэгээ одоо энд одоо сүүлийн үед одоо дэлхийн нийтээр тохиолдож байгаа цар тахалтай уялдуулаад за төрөл ажиллагаа хүмүүс маань яг өөр хүүхдүүд маань цалингаа аваа явж байгаа. Хувийн гэршилд ажиллаж байгаа хүмүүс маань ажил төрлөнд доголдож банкны зээлийн хүүнд өртөгдөж одоо бас хүнд байна. Энийг маань төр засаг маань харж тэр банкны зээлийн хүү гэдэг юмдаар бодиттой дөрвтэйхэн ажил хийгээсэй гэсэн нийт ахмадын санал байгааг бас хүргье. Адуутай, айрагтай, найрагтай, дуутай, хууртай, холж ухаантай, хосгүй их өвийг тээгч, малч төмний минь үргэлжлэл болсон арын сайхан хангайн хайрхан сумын нутгийн авьяаслаг ахмадууд бол бидний дараагийн зочид. Ахмадын байгууллага үүсч өгсөн 90 жилийн баярын мэндийг Арангай аймгийн хайрхан сумын ахмадуудын нэрийн өмнөөс Монгол орны өнцөг улам бүрд аж төрөн амьдарч байгаа ахмадуудаа эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан мөнгөний өсөн ирээд мэдчилж байна. За ирэх 2024 онд сумын маань 100 жил яваа тохино. За энэ дээр бас ахмадуудтайгаа хамтарч хийхээр төлөвлөсөн ажлууд нэлээд их байна. Ахмадынхаа байгууллагыг байртай болгоё. Байрыг нь тогтчуулна. За сум орон нутгад бүтээн байгуулалтын ажлууд бас өрнөж байна. Сумын эрүүл мэндийн төв шинэ барилгатай болж байна. Сумын сургууль 300 орой хүүхдийн шинэ барилгын ажил эхлээд ингээд явж байна. За ирэх жилээс Улаанбаатар хотоос Мянганы зам дагуу баригдаж байгаа 120 км замын ажил
ерөнхийдөө орж ирнэ. За сум орндог сумын дотор бас 2.5 км засмал зам тавиулахаар зураг төсөв хийгдээд ингээд явж байна. Ингээд бас ахмадууд та бүхнийхээ цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэж эрүүл энхийг хүсье өрөөё. Хайрхан уулын бараа дуугаараа Монгол түмэндээ танигдсан 19 сайхан Хангай аймгийн хайрхан сумын шилдэг оролцогчдын шагналаа гардуулсан бид хоймор сайхан нутгийн зүг хөдөлсөн юм а. Хөвсгөл аймгийн Ахмад совилогчдын Ахмадын холбоо, нийгмийн даатгалын салбарын Ахмадын хороо гэх зэрэг өөрийн салбар бүртээ Ахмадын холбоог байгуулан ажилдаг. Ажил үйлсээрээ улсдаа дээгүүр ордог ажилсаг хамт олон байт юм байна. Хөвсгөл аймаг 2021 онд Чандман өндөр, Цагаан уур, Баян зүрх, Ханх, Шинэ өдөр сум, Шинэ Ахмадын өргөөнүүд барихаар энэхүү 90 жилийн ажлын төлөвөнд тусгасан болно. За одоогоор Ханх сумын Ахмадын ороо шинэ өргөөндөө орж байна. За бусад одоо сумдуудын одоо шинээр баригдах Ахмадын өргөө улсын төсвөөс одоо тендер сонгон шалгууртайгаан төвшөнд одоо явагдаж байгаа хэлбэртэй. Мөн мөрөн суманд Ахмад насны урлаг соёлын төв баригдахаар бас тендер сонгон шалгууртанд төвшөнд яригдж байгаа зэрэг энэ түүхт он одоо шилжих томоохон бүтээжлүүдаа бид хийхээр ингээд одоо бас төлөвлөөд за энэ бол одоо хэрэгжүүлээд ингээд явж байна. Ингээд бидний ажлыг байнга тусад дэмждэг Монголын одоо Ахмадын холбоо за мөн одоо бас бидэнтэй байнга хамтарч ажилладаг жаргал дүүрэн одоо бас энэ төрийн бас байгууллагууд энэ хамт олон бас талархаа илэрхийлээ. Та бүхний ажлын амжилт төсөйг ингээд телевиз үзэж байгаа нийт Монголын нийт ахуйд насны та бүхэндээ эрүүл ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Хүн бүрийн хүүхэд бүрийн залуу хүн бүрийн хүсэл мөрөөдлийн охин бол Ахмад нас юм. Тийм учраас та бүхний бүгдээр Ахмад тасдан болоорой гэж хойц залуу үедээ өрөөе. Та бүхэнд баярлалаа. Ингээд мөнхийн аялгау дууны уралдаанд амжилттай оролцсон Нина, Даштондог, Ганод, Сувда, Төөмө, Эрдэнэчимэг, Гончиг, Дэнсмаа нарт дурсамжийг гардууж, тусгай байр болон клип хийх ирэхээр мөрөн сумын иргэн Цэрэн дулам баясгаланаар хүрэл медалийн эзнэр Чин дуламнаар тодорч энэ өдөр шагналаа гардаж авлаа. Энэ бүтээгдэхүүн байхад гүйж харихад ямар ч асуудал ястай амар. Биоплас Север баргшуун саршин багц худалдаанд гарлаа. Мөнхийн аялгау улсын уралдаанд амжилттай оролцсон бүх ахмадуудаа баяр хүргэе. Тэгээд өвөнд оролцоход мөрөн сумын ахмадын байгууллагыг дэмжиж оролцсон дарагтаа баярлалаа. Тэгээд нийт ахмадуудаа эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүгнийг хүсэн өрөөё. Амжилттай оролцсон нутгийнхаа ахмадууд энэ орон даяар оролцсон нийт ахмадуудаа Ахмадын баярын мэндийг хүргье. Та нар нь урт наслд удаан жаргаж дэлгээрээ инх хамгаалан төрлөө төвшин хамгаалан байх болтугай гэж өрөөё доо. Нийт ахмадтай зориулаад дуу хоорондоо явж байгаараа ер нь өөрийгөө хөгшөрсөн гэж бодож болохгүй шүү. Хичээж хөгшин байсан дуулж байгаараа явж байгаараа сайхан залуу улсууч байна. Дуу хөр үжиг болоод одоо маш их бие хөдөлгөөн ордог, сэтгэл санааг их засдаг, маш сайхан хүмүүжил гэж би боддог юм да. Мөнхийн аялгау дууны уралдаанд орж тусгай байранд орсондоо маш их баяртай байна. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 300 ахмадтай илгээрийн хамгаалалтын төрлөөрөө төвшин хамгаалан байх ерөөлийг өргөн дэвшүүлье. Тус аймгийн Ахмадын хорооны дэргэд тэгш дүүрэн чирэгжүүлэлтийн төв ажиллаж, ахмадуудынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүсэд хувь нэмрээ оруулж байгаа таатай мэдээллийг одоо хүргье. 2006 оноос эхлээд энэ дасгал хөдөлгөөний чирэгжүүлэх төвийн МАМ гэдэг эмч маань одоо анхан энэ чирэгжүүлэх төвийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд эхлүүлсэн халамж өргөний хажууд халамжийн хажууд. Тэгээд одоо тэр цагаас хойш бид 10 гаруй жил энэ төвд тасралтгүй одоо
14-5 жил явж байна. Ахмадын жиргэжүүлэгтээ өглөө бол одоо яг ахмадуудаа халууны нүүзээд даралтын нүүзээд тэгээд дасгал хөдөлгөөнөө эхэлдэг. Манай байгууллага одоо юу н нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймагуудынхаа дунд жилээс жилд 3-аас 1-ээс 5 дугаар байранд одоо шалгарч байдаг. Мөн одоо 2019-нд ахмадуудаа ээлтэй байгуулга болсон. Одоо ингээд одоо бид нар одоо энэ хамт олондоо их баярлаж байдгийм. Ингээд хамт олноороо бид баярлаж, хамт олноороо бид бахархаж, хамт олноос ахмадуудад одоо тэр сэтгэлийн их тэнхээ авч ахмадуудад одоо төмөрөө эрүүл энх сайн сайхан амьдарцгааж байна. Аймгийнхаа ахмадын хороотой бүх ахмадын байгууллагатай хамтран ажиллаад, аймгийнхаа эрүүл мэндийн байгууллага нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж одоо нэгдсэн эмнэлгийнхаа одоо сар бүрийн нэгэнд ахмадын настандаа үйлчлэх нэгдсэн эмнэлгийнхаа цахим бүртгэлтэй одоо сар болгоны нэгэнд хамтран ажилладаг. Энэ ямар уламжлал болсон гэхдээ зэрэг 2018 онд аймгийн ахмадын хорооны 30 жилийн ой болсон энэгээр болохтор нь ахмад настай хүндэтгэх гэсэн ийм өрөө байсан. Тэгэд энэний доор бол одоо ахмад настай хүндэтгэх гэсэн өрөөгөө хэрэгжүүлээд энэ хэрэгжилтийн доор сар болгоныхаа нэгэнд аймгийн цахим нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлээр бүх салбарын ахмад настанд мэрэгжлийн зөвлөх үйлчлэгийг үзүүлж тэр өдөр одоо манай салбар зөвлөлийн бүх гишүүд цугларч одоо ахмад настандаа үйлчилж ажилладаг. Бүр 3 дахь жилдээ одоо ажиллаад ингээд хэвссэн аймгийн сайн туршлага гэдгээр шалгараад одоо энэ ажил маань ингээд үргэлжлээд явж байгаамаа. Байгалийн гаралтай Биоплас бараг шүү. Биеийн сэргүүлцэл дархлааг сайжруулна. Ирч хүчийг нэмэгдүүлж залуужуулна. Бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Байгалийн гаралтай Биоплас бараг шүү. Эмчлэн эдгээр хамгаална. Энэ бүтээгдэхүүн байхад гүйж харихад ямар ч асуудал ястай амар. Ийхүү хоймор сайхан нутгийн ахмадууд биднийг дуун сайхан төрлөөр угтаж авч өдөн гаргаж өглөө. Дуу хуур уран бүтээл байгаа газар эрч хүч, эрчим энерги дүүрэн цэнэглэгдэж байдаг гэдэг. Дараа жил эргэн уулзахын өрөөлийг өргөн дорны уудам тал руу хөлгийн жолоог заллаа бид. Дорнод аймгийн төв Баатар хот чой болсон. Түүхт ойн баяраа хамтдаа тэмдэглэсэн Дорнод аймгийн сумдын ахмадын хорооны дарга нарт бид хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлсээ гардууллаа. Энэ үеэр уралдааны 3 дугаар байрын шагналт буюу хүрэл медаль, мөнгөн шагналаар Батгүлзий маань шагнуулсныг эрхэм гавьяатууд маань гардуулж өглөө. Батгүлзий танаа ардын хөлтийн 100 жил Монголын ах トゥ байгууллага байгуулагдсан 90 жилийн гав зориулсан мөнхийн аялал дууны уралдаанд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэнд баяр хүргэж өргөмжлөл хүрэл медаль гардуулав. Монголын ах トゥ холбооны ерөнхийлөгч Сүхбаатар жаргал төрийн бус байгууллагын тэргүү дүүрэн жаргал гэсэн ийм сайхан Улаанбаатар хот 10 сарын 10 гэсэн ийм сайхан 21 аймаг 9 дүүргийн хооронд ахмадуудын дунд явагдсан энэ тэмцээн нь бол бид бүхний хойштын хүүхдүүдэд өргөлдөрөл болж байх юм сайхан жившаан тохиоллоо. Ардын авьяаслан маань бол маш сайхан өндөр наслаагаад урлаг бол хөшөхгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ сайхан дууга, ардын дууга, зохиолын дуунуудаа хойшлын хүүхдүүд маань одоо ингэж өвлж авч явах хэрэгтэй гэдгийг түүнээсээ сахилаа. Мөнхийн аялал дууны тэмцээнд манай ахмадууд одоо маш их сайн идэвхтэй оролцлоо. Ингээд 100 орчим хүн манай зөвхөн хэрлэн сумаас маань оролцсон. Ингээд энэхүү тэмцээнд амжилттай оролцсон бүх ахмадуудад, бүх авьяаснуудаа амжилт бүтээл, аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Мөн одоо өөрийнхөө сумаас болон манай аймгаас 2 хүн одоо медальт байранд шалгарлаа. Ингээд энэхүү медальт байранд шалгарсан ахмадуудаа бас дахин
амжилт бүтээлийн дээдийг аз жаргал эрүүл энхийг хүсэн өрөөё. Ингээд бид Багнуур дүүргээс оролцсон Ахмад Настан найдмат гойд хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гэрт нь очиж гардуулж өглөө. Дооны уралдааны өргөмжлөлийг танилцуулъя. Өргөмжлөл эрхэм хүндэт фэ найдмат танаа. Ардын хувьсгалын 100 жил Монголын Ахмадын байгууллага байгуулагдсан 90 жилийн гойд зориулсан мөнхийн аялгау дууны улсын уралдааны 3 дугаар шатанд амжилттай оролцож тусгай байр эзэлсэнд баяр хүргэж өргөмжлөл дурсгалын зүйл гардуулан өгөө. Монголын Ахмадын холбооны ерөнхий эдэгч Сүхбаатар жаргал дүүрэн Корийн бус байгууллагын тэргүүн дүүрэн жаргал гэсэн энэ сайхан бэлгийг танд гардуулъя. Баярлалаа. Та имээ та тусгай байр эзэлсэн байж тээ 100 жил. За ингээд эрүүл их удаан их урт удаан наслахын ерөөлхийг төвшүүлье танд. За ингээд гартна. За сайхан номоо уншаарай. Та бүгдээ баярлалаа. Бүгдээ өрөндөө сайхан баярлалаа. Сайхан бүгдээ ажил хөтөн мөчн амжилт өгч сайхан явахыг хүсье. Бүх Монгол улсын дарчин бүх малчид бүх улсуудад нэг ерөөл хийчихээ. За гэрийн суучин гээ барцдаггүй, гадаа малуучин гай барцдаггүй, хан ханаадгүй, тамаагүй амар мен дамган тайван сайхан зүйтэй ирээд төвшүүлээ. Өрөмөр чинь ижлэн дүүрээд үр хөөгчн гөрэн дүүрч явах сайхан мэд өндөр тустай мэд зүйтэй билгээ та бүгдээ хөргөж Энэ бүтээгдэхүүн байхад гүй чарихад ямар ч асуудал ястай амар. Биоплас Цэвэр бараг шуун сар шинийн багц худалдаанд гарлаа. Бидний зорж ядсан дараагийн нутаг бол Бурайд зооны өлгий болж зан заншлаа өдий хүртэл үе дамжуулан өвлүүлж аваа Дорнод аймгийн Цагаан овоо сум. Энэ өдөр ахмадуудад зориулсан өдрлөг тус суманд болж байсан бөгөөд ахмадууд уламжлалт тоглоом наадгаагаар наадаж, мэрэгэн үгс хэлэлцэж, ерөөл тавилсан, сүл тиймрийг сэргээсэн дуу хуураа дуулж биднийг угтаж авлаа. Хойд одоо дөрвөн сум гэж ярьдаг, Бурайд дөрвөн сум гэж ярьдаг. Баяуул, Баяндун, Дашвалар, Чулуун хороос сумдаар бид нэр бас урлагийн аялан тоглолт хийгээд хой сумдуудынхаа туршлагыг судлаад ингээд бас хамтран ингээд ажилдаг. Сумдууд маань хоорондоо ингээд хойд урд бүсээрээ хоёр бүс болоод жил бүгд урлаг спортын наадам хийдэг байгаа. Одоо спортын наадам, урлагийн наадмаа хамтар зохион байгуулсан бүх сумдууд маань тэгээгээр бас ингээд бие биенээсээ туршлагаа судлаад харилцсан бие биендээ дэмжлэг үзүүлээд ингэж ажилласны үр дүнд бас манай аймгийн Ахмадын хорооны ажил бас үр дүнтэй сайн явагдсанаар энэ жил улсын төвийн аймгийн Ахмадын хороо болсон бас тийм гавьяатай.
шүүтийн нуур гэж манайх шүүтийн нуур гэж байдаг манай самд. Энэ баруурд энэ 78 км. Тэр болохоор энэ арьс идээд хэд шүүх хийдэг байхгүй. Тэр шүүх бол аюулгүй сайн шүү дээ. Тэгээд машины мастер тасна. Тэгээ машины мастер тасгаад соннуухээс тасарна гэж байхгүй. Тийм байдаг байхгүй. Энэ идэ гэдгийг шиг манайхан юу хийдэг байхгүй. Нөгөө өнөөгөө саагаад сүүгээ машиндаад тэг хүүхсүүгээ эсгээд тараг өрөөд тэгээд тэрийг идэ болгоод тэрэндээ шүүх хийгээд тэг эсгэж хийдэг байхгүй. Тэгээ сураараа ингээд юм ахэд энэ 6-аар гүрнэ гэж 6-аар сүлжиж байгаа нь энэ байхгүй. Тэгээ олмыг бол 6-аар тэгээд даруул голом гэж хийдэг. Тэгээ энэ хазаарын уйлаа байна. Энэ яг орчин үеийн уйлаа. Энэ нь болохоор юмбо уйлаа гэж одоо манай аав зааж өгсөн да надад. Тэгээ би яг нь багасаа мал дээр өссөн болохоор тэгээ энэ хийс орсных одоо өвлөө явж байна да. 75 оноос хойш 88 онд одоо хүний авгаа болохоо би энэ бүрэн гэрийн юм тоногоор гэрээ гойлуулж явах залуу улсууд гоё байдгийн байл гэдэг одоо энэ насаараа 40 гаруй жилийн гэр гойлуулж явах хөө. Одоо энийг бол арталдаа игээд аравш болгож орноогоо сар талтгийг орноогоо тор хийдэг энэ хоёрыг одоо энэ бол уулын ээж 5 хүүтэй. За тэгээд энэ орны торыг одоо бас ингэж ойр зааж өгсөн энэ бас нэг ингэж татдаг юутэй энэ юмнуудыг хийж сурсан. Бүрээдүүд идэвхтэй ургийн бичгээ нэгтлэн үе дамжиж бичиж үлдээдэг бөгөөд нутгийн өвгөнц зан заншил, эдлэл хэрэгсэл, хувцсны талаар багц болон мэдээллийг давхар үзэгч та бүхэнд хүргэхээр бид шийдсэн юм а. Цаавар суманд нилээд айлд ургийн бичгээ хөтэлдэг. За би энд нэг ургийн бичгээ харуулъя. За энэ бол цааварын манайхны ярьдаг маргангууд гэдэг. Тэгээ маргангуудын бол бүгдийг ингээд бичсэн. Одоо бол 9-р үеийн хүртэл бичсэн. Бүрэн гүйцэд бичсэн ийм ургийн бичиг байгаа юм. За энийг бол манай хордон дарах бимдарж сүрэн хоёрууд ингээд хийж хэлсгээд одоо бимдарж одоо сүүлчийг хийгээд ингээд хийгээд бичсэн юм. Нэг юм ургийн бичиг байж байгаа. За тэрний дараа богдонод саяхан богдонод за одоо энэ бол бимдаржин бас хийсэн маргангуудын ургийн бичиг байгаа. Маргангууд гэдэг нь бас нэг брэд дотроод нэг амаг явж идэв. За ингээд энэ бол юу гэхээр энэ ургийн бичиг бол одоо 5 дахь үед явж байна. Яагаад гэвэл одоо нэг суудлаар ургийн бичгийг ганцхан хүн бариад бичдэг асуудал биш. Энэ чинь бүх амаг тэгээд би даашаа нийтдээ ер нь 9 үеийн гүйцэд бичдэг учраас энэ бас нэлээд их ажил болж байна. Өвгүүдийнхаа түүхийг өвөг дээдсээ бусад таниулах хөр хүүхдээ хойш нь дунд нь танилцуулах ийм үйл ажиллагааг хүн бүхэн хийгээсээ улс аймаг даяар бүгдээрээ хийгээсэй гэсэн юм хүсэлтэй байна да. За буряд эрэгтэй хүний ингэрийн уушрыг ярьж танилцуулах гэж байна. За ингэрийн энэ дээдтадын энэ сагаасыг одоо сагаалс гэж ингээд юм юугаар яадаг бүр яхад яг омог ямар омогтой вэ буряд хүн одоо энэ хүн ямар омогтой вэ өөрөнгө омогоор энэ хийдэг өнгийн шар бол шараад сагаан бол сагаангууд бодон бол бор өнгөтэй. За энэ одоо зовлон жаргалын зам энэ жаргалын замыг энэ заасан ингээд одоо энэ бүх өнгөрөнгө утгаар ингээд явдаг. За эмэгтэй хүнэн дэглэ хамган дэглэ басган дэглэ гэж байдаг. Басган дэглэ нь одоо юм татаатай байдаг. Битүүд ингээд хоёроод авгаа дээр нь бол зөвхөн урт талдаа юутай байдаг. Энийг нь одоо боловшгээд ингээд ингэж хийдэг. Энэ ууж гэдэг уужа одоо урт юм хормойтой ууштай байдаг. Туруу одоо туруу аяхад хөвөөтэй арьсан туруу ангийн арьсаар хийн хурганы арьсаар хийн туруунда эрэгтэй хүн эмэгтэй хүн одоо гоё гангалаанга юунд бас туруу хийн. За малгайн тайлбар хэлэх юм нэ. Энэ буряд малгай дээр үе одоо яг өмдөж уламжилж байгаа юм дээ. Энэ дээр талын нь оройн болоход сүмбэр уулын юутэй. Энэ залаан болоход нарнай сасраг одоо жигэл агуулсан юм болоход. Энэ хар хөвөн болоход байгаль далайн ингэж яахан юм
хөвөөний утгатайгаар дээр үед ярилж байна. Энэ шүр согд болоход айгаад л дээр үеийнхээ хэлж энэ басгадаа гоёж энэ хамган болгон хүн ингэж гоёж шимэглэх хийж зүүж байна. Энэ зүүлт нь бахайгаад энэтэйгээ хосолж ингэж малгая гоёж зүүлт болгож яваа. Хатан дашгад нь басгадуудаа энэ бурхан гэж өгшөө гэж зүүж яваарэ гэж игээд гоо ингэж зөөлгөж байна. Дээр үеийн юм заншил байна. 11 эсгийн омогоор ингэж малгайнга ширээ өгдөг тийм занчилтай байсан. Дээр үед бориод. Дээр үед манай басгадуу жоохон бишийнхэн байхдаа 12 халаа гүрдэг байгаад жоохон том болтон 6-аар гүрдэг болгон. Тэгэд энэ 6-аар гүрэн хөө задлаад 2 халаалаад туйваа зүгтэл хамган болох. 6 халаа бүрээ үхээ 2-оор гүрөө тэгээд хадам дашхыг эхлэн өгөлдөө. За одоо би чухал туйваа зүсүүлээ да. Энэ 6-аар гүрэн үхээ одоо задлаж 2-оор өгөхвчээ. За ингээд энэ туйваа энэ гурвын гадагш нь харуулаад энэ туйвны нороо алтаар хийдэг байх, мөнгөөр хийдэг байх. Элдвэн өөхдөнгөө шадлан шансаандаа тааруулаад хөрөнгөс өөрчөө алтаар хийх тийм байх. За тэгээд энэ нэг шангаар үг юм. Ингээд басхан дэгэлтэй айлд ирж яхад нь одоо басхан дэгэлтэй хуулгаад энэ үхийн хахалхан хойноо хамган дэглээ өмтгдөг явтай ч гээд. Одоо ингээд малгайгаа амтаад. Энэ гоёл одоо мөнгөөр юунаа нүзүүрт юм, тойрны нүзүүрт гоёл хийдэг. Мөнгөөр шидэг байх. Чийгвэр. Ийгээс тойр зүгээд одоо айлаа хамган болж байна. За манай музей бол музейн барилга бол 1963 онд баригдсан. Хуучин одоо клуб гэж Улаанбулан гэж байх үеийн барилга. Тэгээд 82 оноос шинэ сэдийн төвийн барилга баригдсанаар уг хуучин барилга маань одоо музейн даруутаар ашиглагдж ирсэн. За манай музейд маань одоо нийт 3000-аад орчим тийм одоо үзмэр хадгалагдаж байна. Тогтмол хугацаанд бас сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг бас үзүүлэхдээ нөхцөл байдлын хувьд бас юутэй алалт малалт байхгүй бол бас тэр хүн бас тогтмолжуулж чадахгүй л байна л да. Тэр музейн барилга маань шинээр сайхан засварлаж янзлахтай юм л одоо ажилтай юм да. Ингээд зорьсон ажлаа гүйцэтгэж мөнхийн аялал уралдаанд идэвхтэй оролцсон Цэдэнжав, Эрдэнэжаргал, Лида, Дорж, Чагсал, Байгалмаа, Энх Туяа, Ганбаатар, Эренчин ханд, Сэвэлмаа, Гарам ханд, Дорж, Бадармаа, Баярмаа, Төмөрбаатар, Уран чимэг, Төмөн цэцэг, Долгоржов, цэцэг нарт дурсан жолон дурсгалын зүйлсийг гардуулж, гүн цэнгэлэг хамтлагийн ахмадуудад зуны дэлгэр цагт клип хийлгэх эрхээр шагнасан юм а. Дуутай, хоортой, дурсамж яриагаар дүүрэн очисон газар болгонд эрүүл хураалан өгцөн ахмадуудаа ахин дахин баярлалаа. Дорнод аймгийн Цагаан Говь сумын Ахмадын хороонд. За ахмадууд Ахмадын холбооныхоо баяр хүргэе. Танд бүгдээр нь хүргэсэн. За бас нэгэн шагналыг гардуулъя. Өргөмжлөл. Эрхэм хүндэт гүн цэнгэлэг хамтлагийн хамт олонд танай хамт олонд үн төлбөргүй клип хийх эрхийг бичгээр шагнав. Энэ 2 сая төгрөгийн үнэтэй клип хийх юм шиг. За энийг хамтдаа.
газар урам зориг сэргэж, дуу хуур байгаа газар инээд хөөр баяр жаргал дүүрэн оршдгоо. Та бүхэндээ урт удаан наслахын үлзийтэй өрөөлийг өргөж, дүүрэн жаргалтай, төвшин баяртайгаар эрх чилийн наадмаар ахин уулзахын өрөөлийг өргөж, өнөөдрийн нэвтрүүлгээ жаргая.